нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг, өөртөө хайртай, үн цэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радио 104.5, 84.5 сувгтай хамтдаа байгаа сонсогч танд яг энэ цаг мөчийн мэндийг гэр бүлийн радиогийнхоо 2 дугаар эфирээс хүргэж байна. Ингээд сэтгүүлч, сэтгэл судлаач, баясгалан гэрэл судлаачийн цолмон нарын хөтлөн хүргэдэг гэрэлтэм нэвтрүүлгийн маань баасан гарагийн дугаар амьдрах нас сэдвээр сонсогч үзэгч тантай хамтдаа бас энэ нэвтрүүлгээ хөтлөн хүргэхийг хүсэж байна. Сонсогч та бидэнтэй гэр бүлийн радио 104.5 гэсэн манай одоо лайв маань шуудаар дамжуулагддаг пэйжтэй хамт байснараа хамт байх боломжтой шүү. За, баясагчтай өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгээд гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань гэрэлтэж гэрэлтүүлээ гэдэг урайтай хүрдэг. Тэгээд амьдрах насны талаар ярина. Тэгээд мэдээж 9986 104 5 дугаар явцаа шуудаар нээсэн байгаа. Тэгээд гэр бүлийн радио 104.5 84.5 телефон дээр игшиглэж байгаа. Тэгээд пэйж хуудасаараа та бас лайвтай нэвтрүүлгээ үзээд тэгээд доорноос сэтгэлдлүүдээ илгээгээд за өнөөдөр бас яг энэ нэвтрүүлгийг сонсоосай гэж хүсэж байгаа хайртай дотны хүмүүсээ меншн хийгээд мэдээж бас зүрхээр давлгаалаарай гэж урьж байна. Тэгээ амьдрах нас гэдгийгт одоо нэг Эрик Эриксны хүний амьдралын замналыг сэтгэл зүй тэгээд нийгмийн хөгжлийн 8 үе шаттайгаар тодорхойлсон одоо насал хамгийн түрүүнд санаанд орж ийн л доо. Тэгээ энийг болохоор дунд нас гэж ярьдаг тий. За эмэгтэйчүүдийн амьдралын одоо дунд насны талаар ярих гэж байгаа. Тэгээд Эрик Эриксон болохоор Герман Америкийн нэртэй сэтгэл судлаач. Тэгээ хүн бүр одоо хүн тий үе шат бүртээ тодорхой нэгэн сэтгэл зүйн зөрчил хямралыг давдаг гэж одоо энэ онлоороо бас баталсан. Тэгээд түүнийг яг хэрхэн даван тууснасаа хамаарат хувь хүний зан чанар давуу тал нь бүрэлддэг гэж үздсэн байгаа даа. Тэгээд амьдрах нас гэд энэ насыг одоо тооцоолж харах юм бол за 8 үе шатын эхлээд хэлээд үгүй тий. Төрснөөс 1.5 нас хүртэл 1.5-аас 3 нас хүртэл. За тэгээд сургуулийн өмнөх нас буюу 3-аас 5 нас хүртэл. За тэгээд сургуулийн нас буюу 5-аас 12 нас хүртэл. Өсвөр нас 12-оос 18, залуу нас 18-аас 40. За тэгээд дунд нас буюу нөгөө амьдрах нас чинь 40-оос 65 насны одоо эмэгтэйчүүд байх гэдэг тий. За тэгээ өндөр нас 65-аас дээш гэх мэтчлэнгээр ингээд хуваацсан байдаг. Тэгэхээр яг энэ 40-оос 65 наснда эмэгтэйчүүд маань яг юутай хэрхэн яаж тулгардсан бэ гэдгийг бас хуваалцъя тий. Энэ үед бол мэдээж нөгөө бүтээмжтэй байдал, эсрэгээрээ зогсонг байдал гэдэг нэг юм хоёр зүйл ингээд зөрчил үүсдэг байна. Цаашдаа би ингээд өндөр бүтээмжтэй ажиллах юм уу эсвэл ингээд би зогсчлаа, гацчлаа гэдэг нэг тэр зүйл дээр ирдэг байгаа даа. Тэгээд энэ насанд хүн ер нь би ер нь хойч үедээ юу үлдээх юм? Ямар өв үлдээх юм? Нийгэмд ямар хувь нэмэр оруулах юм гэдэгтээ илүү анхаардаг нас байгаа даа. Тэгээ хүүхдээ өсгөх, мэдээж залуу үеийг чиглүүлэх, ажилдаа амжилт гаргах, одоо сайн сайхан зүйлс хийх гэх мэт одоо бүтээмжтэй байхыг илүү ирмэлцдэг нас гэдэг юм. Тэгээд хэрвээ энийг хийж чадахгүй зөвхөн өөрөө өөрийгөө бодоод хөгжөө болчих юм бол амьдралын хувьд те утга учирын хувьд үн цэнэгүй мэд санагдаад нөгөө зогсонг байдалд орчдөг гэж байгаа. Тэгэхээр энэ насанд те гол бүрэлддэг одоо ирэх юм зан чанар гэх юм бол халамж, инэрл хоёр байгаад байгаа. Тэгэхээр яг энэ насны талаар ярих гэж байна. Тэгэд гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөртэй хамт байдаг эрхэм бүсгүүчүүд маань ороод ирээрээ те насыг туулсан эмэгтэйчүүд маань бас хуваалцах те. За туулж яваа эмэгтэйчүүд маань ч гэсэн хуваалцах бүрэн боломж байна. За тэгэлгүй яах вэ? Тэгэхэд бидний амьдралыг харах юм бол нас болгон өөр өөрсдийн үе шаттай одоо нөхцөл байдалтай амьдралыг харах тэг хараатай ертөнцийг үзэх үзэлтэй ингээ явж байгаа ш тэ. Магадгүй одоо юу гэдэг баг залуу наснда миний харж исэн зүйл хөтөл насн дээр маань их танил дотн санагдах эсвэл нэг юм зөв үзэл игдүүцэл хүргээд хизээш тийм байхгүй гэдэг зүйлс маань яг тэр наснда бас байж болох юм а гэдгийг хүлээн зөвшөөрсөн үеч гэдэг юм уу те. Яг ямар насны ямар үе гэдгээс шалтгаалаад ингээд энэ зүйлсүүдийг харахаараа маань өөрчлөгддгөө гэдгийг олон судлаач нар хүргэдэг. Тэгээ өнөөдөр бол яг хуу би илүүтэйгээр ингээд нэг олон ийм онол судалгаа байгаа ч гэсэн дөрөв ингээд насанд бас ингэж хувааж хармаар гэсэн гэрэлтэн дээрээ. За тэгээд өсөх нас. За энэ бол мэднээж бидний бага нас те яг өсөх хэрэгтэй. Одоо те том болох хэрэгтэй. За дараагийнх нь болохоор цэцэглэх нас. За илүүтэйгээр одоо залуу одоо тэг өсвөр наснаас тэр залуу нас гоё цэцгэлж штэ.
Тэ тэр хүмүүсийн хувьд бол одоо тий нөгөө яг уургаж байгаа цэцэг шиг гоё дэлбэгээ нээж байгаа цэцэг шиг тий бүх зүйл нь л одоо ингээд гоё залуухан халуухан тэр насаар ингэж төсөлж байгаа байхгүй. За дараагийн дугаарт нь амьдрах нас. Одоо яг ийд тулж хийж байгаа амьдралынхаа төлөө зүтгэж байгаа. Тэгээ энэ үеийнхний бас айгүйх ингээд хайрламар санагдсан тий. Зарим тохиолдолд одоо нөгөө эрүүл мэндийг хүртэл гаргууд нь хаяад өөрсдийгөө хүртэл хийгээд амьдралын төлөө ялангуяа Монголд байгаа хүмүүсийн хувьд бол амьдралын төлөө ингэж амьдрах насыг ингэж туулж стандараа ингээл те дайталдаг нэг мэтгэл унтаал нэг мэтгэл сэрэл нэг мэтгэл унтаал гэдэг шиг те тэгэд ингээл яваад идэг. Тэгэхээр энэ амьдрах нас гэдэг бас их чухал үе. Энэ үедээ бас битгий өөрийгөө мартаж өөрийгөө битгий гээгэрээ гэдэг. За магадгүй энэний дараах үеийг бас титэм нас гэж мэрэг. Илүү одоо яг тэр нөгөө титэм зөөсөн хүндтэй нэгэн шиг тэр хүндэтгэлийг бусдаас хүлээсэн тий хаа атсан газраа тохоогоо өргөж одоо ингэж хүндэтгэл хүлээх ийм байдлаар зүгээр ийм дөрвөн айгу илүү нөгөө олон зүйл яахгүй гэдэг ингээд харчмаар байгаа байхгүй. Тэнгүүтээ амьдрах нас гэдэг маа нэг талаараа ингээд олон зүйл дээр бас тэмцэл эхэлж гин олон зүйл дээр тэмцэл дуусж гин тий. Одоо тухайлбал одоо өсвөр насны хүүхдүүд байгаа даа шүү дээ. Өсвөр насны хүүхдүүд бол яг өсөх нас нь явж байна. Уулын өөдөө явж байгаа. Амьдрах нас бол яг уулан дээр гарчихсан зарим хүмүүсийн хувьд бол уруудаж байгаа. Тэгээ энэ чинь нөгөө дунд иргэм насныхны хямралын хувьд бол хүүхдүүд нь өсвөрийн насанд орж байхад өөрөө уруудаж байдаг тий. Тэгээ энээс үүдээд нөгөө ингээд үл ойлголцлоо, тэсэргүүцлүүд аяг хүүсэд идэг тий. За тэгээд энэ үе дээр зарим хүмүүсийн хувьд бол өөрсдийнхөө нийгмийн гарал хусаагаа боддог тий би ямар байр суурь эзэлж байна, би ямар эрх мэдэл албан тушаалтай байна, би ерөнхий юу хийж бүтээсэн бэ гэд эргээд харахтаа тэндээ сэтгэл ханамжтай байдлыг эсрэгээр ханамжгүй байдлыг авдаг ч юм уу тий энэ нь тэгээд ингээд дотоод шүүмжлэлтнээс ингээд өртдөг ч гэдэг юм уу. Гэх мэтчлэн ингээд бидний амьдралын үе шат насны одоо тий үечлийг хөгжлийн насны хөгжлийг харах юм бол өөр байхаар байна. Тэгээд өнөөдөр баясаа цам хоёр нь ямар ч байсан илүү одоо дунд насныхныг бас илүү өнөөдрийн хувьд бол хайлайт хиймээр байгаа. Тэгээд энэ бас насыг одоо тий уруудж байгаа төсгөл рүүгээ явж байгаа гэж хямралын тэр байдлаас харахаас илүүтэйгээр дахин төрөлт цэцэглэлтийн үе гэж хараасай. Зарим эмэгтэйчүүдийн хувьд бол тэгдэг штэ. 40 наснаас амьдрал эхэлдэг шүү гэж бас үздэг штэ. Тэгэхээр бие махбодын олон өөрчлөлтүүд эхэлж байгаа. Цэвэршилтийн бол одоо өмнөх болон дараах тэр гормоны өөрчлөлтүүд за тэгээд түүнийг яг бас юм химийнээр эрүүлэр даван туулах тэр процессууд гэдэг чинь бүхий л одоо тий бие махбод сэтгэл санаа оролцдог. За сэтгэл зүйн шилжилтүүд явж байдаг. Хоосон үүрний хам шинж гэж одоо ярьдаг байна тий. Хүүхдүүд нь тусдаа гараад за гэр эзгүрэх өөрийгөө шинээр нэг за тэгээ нөгөө магадгүй урд нь божигнжсэн бол одоо божигнахаа болоод тэр очиндоо тасан зогцох за амьдралын утга учирыг дахин тунгаах үе те за нийгмийн үүрэг ролийн хувьд өөрчлөлтүүдийг харах юм бол ажил мэргэжлийн оргил эсвэл карьераа солих үе те за магадгүй урд нь залуу байхдаа карьераа солих ажлаа өөрчлөхөд бол энэ нэг тийм хүн дээр тусгаж хүлээж авдаггүй бол одоо яг энэ насныхны хувьд бол карьер ажлыг солих үед бол маш том юм одоо тэг ганхалт үсгээр те би одоо яаж энэ хүртэл цуглуулсан хоригдлуулсан зүйлсийг дахиад шинээр ингэж эхлүүлэх вэ гэдэг зүйлсийг бодож төсөөлж сэтгэл санааны хувьд бас ингэж олон талд бодолтой байх гэдэг те за тэгээд ээж байхаас гадна өөрийнхөө амьдралын эзэн болох тэр шилжилтүүд гэх мэтчлэн энэ олон одоо үйл явдал процессыг явагддаг учраас амьдрах нас маань ихээхэн чухал биш үү? Яалтчгүй чи нөгөө эд дундаа үе шүү дээ. Тэгвэл зарим тохиолдолд бүх зүйлийг шинээр эхлэх шаардлагатай болдог одоо хүмүүс байдаг ш тэ. Тэгэхээр тэр яг энэ үе дээрээ ингэж нөгөө хямардаг юм тохиолдод бас байгаад байдаг л да. Тэгэд энэ насыг бас нэг хүмүүс айгу хөгжилтэй хэлээд идэх штэ эмэгтэйчүүд те. Гэт 40 настай эмэгтэйчүүд уулзсан чи 40 гарсан эмэгтэйчүүд уулзсан чи зарим нь хүнтэй суугаа хүүхдтэй болж явах юм аа гэд те. Тэгсэн зарим нь одоо те эмээ өвөө болж явах юм аа гэл ингээл яхаар ингээд маш олон зүйлийг ингээд туулж идэг те. Маш олон зүйлийг мэдэрч идэг. Тэр нь зөвхөн сэтгэл санааны байдал дээр биш мэдээж сэтгэл санаа бие махбод дээрэс нь одоо амьдралын үнц нь утга учир минь юу вэ? Би цаашаа хэрхэн яаж амьдрах вүлээ гэдэг тэр олон зүйл дээр ингэж яалтчгүй бодлоодыг төрүүлж идэг нас байгаад байна. Тэгээд нэг юм нөгөө хоосон үүр гэж цаа ярьсан тий зарим нь нөгөө нэг хүүхдүүд нөсөж үндийгөө сургууль соёлд яваад өөрсдийн гэсэн амьдрал ахуйтай болоод одоо гэр орноосоо нисээд явчингууд яалтчгүй эцэг эхийн хувьд бол нөгөө хоосон үүрэнд үлдсэн юм шиг тэр байдал орчдөг. Тэгээ 48 настай нэг эмэгтэй түүх байсан л да. Хоёр хүүхэд нь хоёулаа гадаадд сурахаар явцсан. Гэр нь тэгээд гинт хийцгүүрчихсэн. Тэгээд амьдралынхаа сүүлийн 20 жилийг те нөгөө эмэгтэй маань
яг ингээд сайн ээж, сайн хань байхад зориулчихжээ гэдгээ ингээд гинт ингээд бодоод мэдээд ингээд ухаарад маш их ганцаардсан тий. Тэгээд амьдрал нь утгагүй юм шиг санагдаад сэтгэл санаагаар унсан. Тэгээд шийдэл нь юу байсан бэ гэдэг энэ эмэгтэй яаж тий энэ зүйлийг давах вэ гэдэг ингээд явж хагаад нэг өдөр ингээд толинд өөрийгөө хараа зогсож байхдаа тий би хүүхдүүдийнхэн ээж байхаас гадна ер нь би хин юм бэ? Туяа гэдэг эмэгтэй хин юм бэ гэж бодож хэлсэн байгаа. Тэгээд миний дуртай зүйл нэрээ юу байсан юм бэ? Би 20 жилийн өмнө ямар хүсэл мөрөөдөлтэй, юу чаддаг, ямар мэрэгжилтэй эмэгтэй байсан юм бэ гэж өөрөөсөө ингэж асуусан байгаа. Тэгээд залуудаа сонирхдаг байсан нөгөө гар урлалынхаа сургалтандаа сууж эхэлсэн байгаа. Тэгээд сошиал хуудасаар дамжуулаад өөрийнхөө гараар бүтээдэг бэлэг дурсгалын зүйлсийг хийж эхэлсэн байгаа. Ингээд жижиг бизнес 48 настайгаас эхлүүлсэн. Тэгээд гол нь одоо юу вэ гэхээр хүүхдүүд маань тий нэг л өдөр нөгөө нэг далавчаад ивэд дэлгээд гэр орносоо бүгд л өөр өөрсдийн амьдрал хүсэл мөрөөдөл зорилгыг бүтээх гээд яваад өгдөг. Тэгсэн чинь би яг хэн болж үлдсэн бэ гэдгээ бодож байгаа бол энэ насанд ч гэсэн та бас өөрөөр далавчаад дэлгэх боломжтой маа гэдгийг яг энэ эмэгтэй түүх харуулж байгаа байхгүй. Тийм шүү тий. За тэгвэл мэрэгжил карьерийн шилжилт бас хийсэн нэгэн Саран гэдэг эмэгтэй бас түүх байна л да. 52 настай. Санхүүгийн салбарт 30 жил ажилласан, доктортой карьертай, хэвсүүлийн чиглэлүүдэд ажиллах одоо ажилдаа явах нь ямар ч баяр баясгалан одоо ирч хүч авахаа байсан, эрүүл мэндэн ч одоо таарах хүн болсон тий. Наснаасаа болоод өөрчлөлт хийхээсээ айжсэн. За тэгээд мэдээж одоо зориг гаргаад ажлаа өөрчлөө, сэтгэл зүй, эрүүл хоолтын чиглэлээр богино хугацаанд курсүүдэд суралцаж эхэлсэн. Өөрийгөө шинээр сорж эхэлсэн. Санхүүгийн салбараас шууд одоо хоолны салбар руу, эрүүл мэндийн салбар руу орж ирж шүү дээ. За тэгээд үеийнхээ эмэгтэйчүүдэд эрүүл амьдралын хэм маягийн одоо зөвлөгөө өгдөг ийм зөвлөгч болоод тэгээд үр дүнхээс илүү ирч хүчтэй залуу харагдах болсон. Тэгэхээр хэрвээ таны дотоод сэтгэлийн өөрчлөлт шаардаж байвал наснаас айх хэрэггүй. 50 нас бол шинээр бас суралцаж амьдралаа харахад хамгийн тохиромжтой нас юм аа. Олон яг 40-той 50-той эмэгтэйчүүдийн бас нэг ийм зүйл нь жоохон зориг ингээд дутагдаад идэм болов уу гэж. Ягаад гэвэл 40 жил, 50 жил яг л нэг хэвээ гэр ажил те ингээд амьдралаар амьдарчихсан. За зарим нь бол хэд их одоо ингээд нөхрөөрөө хөтлүүлээд амьдарчихсан. Тэгээд нэг шинийг хий гэхээр төвөг хүн амтан те одоо нөгөө хүн амтны ямар нохоо гэдэг үлээ хүн амтны дог амт тий дог дохуу болоод явах уу дог дохуу болоод явах уу гэж хардаг. Тэгвэл ингэж бити хараарэ те сайн нөгөө марафонд орсон гэж өчигдөр ярьжсэн. Маш олон одоо ийм одоо таагүй хэмөө гэж хэлмээр хүмүүс бол ингээ гүйж байгаа байхгүй. Гэтэл бидний нөгөө өөрсдийн маань дотоод шөмжлөлөд яадгүй гэхэр зэрэг би одоо энийг хийгээд яг ямар өөртөдөө хөшөрч өгч одоо зүгээр мөрөөрөө явж байгаас санжаанд явж байгаа л дуусъя ч гэдэг юм уу те. Ингээ өөрийгөө айгу ингээ доош нь хийгээд ингээд идэх. Энэ дуу хоолойнуудыг бол багсгаад өөртөө гоё ингээд итгэл өгөөд зоригтойгоор үгүй яагаад тэгвэл үлдсэн богино хугацаа үлдсэн гэж бодож байгаа юм бол яагаад шинэ юм хийж болохгүй гэж. Амьдралдаа хийж үзээгүй зүйлүүдээ яагаад туршиж үзэж болохгүй гэж. Одоо харин цаг үед чинь таныг тэр зүйлийг хийснээс болоод хүмүүс шоолж дооглох нь битгий ямар мундаг юм бэ гэдэг нүдээр хардаг болчихсон. Тийм тэр үзэл бодолд амгаалдаг болчихсон учраас манай эмэгтэйчүүд яг энэ амьдрах насан дээрээ тий за болидоо гэдэг одоо энэ үгийг амдаасаа баг гаргаарэ. Харин ч хийгээд үзээгүй алдвал тэр л үсттэй тэгээд зохгүй л байгаа юм бэ л үү те хийж үзээсэй гэж те яг үнэ. Тэгээд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань яг одоо гэр бүлээр ажаа 104.5 гээд пэйж хуудасаар лайв стримтэй хурж байгаа. Манай гэрэлтмийг сонсдог бүсгүйчүүд маань ороод ирээрээ твтэй сонсоорой. Яг энэ насныханд бас хүргэхийг хүсэж байгаа бол тэр хүмүүсийг меншн хийгээд сонсоосай гэд ингээ ураарай. Тэгээд мэдээч 104.5 84.5 долгион дээр их шиглэж байна. Тэгэд 99 86 104.5 дугаарыг утсаа бид хоёр яг одоо нээцэн байгаа. Тэгэхээр бас уцаар холбогдоод тэ энэ амьдралыг туулж яваа бол юу танд магадгүй хэцүү байна. Тэгээ юу бас гоё байна. Тэ ямар зүйл нь ингээ танд нэг тийм гоё бахархмаар гэд өөрөө ингээ шинээр төрсэн юм шиг тэ шинэ юм хүсэл мөрөөдөл зориг саяын нөгөө нэг эмэгтэй шиг нөгөө далавчаа дэлгэх нас гэж хэлсэн тий. Тэрэн шиг тийм зүйл мэдрэгдэж байна. Тэр хэсгээсээ тэр түүхээсээ гоё хуваалцаасаа гэж хүсэж байна. Тэгэд бараг тэгж яриад байдаг тий. Хоёр дахь залуу нас гэж яриад байдаг тий. Эхний одоо залуу насыг бол хүн магадгүй хайр дурлал, гэр бүл, эр нөхөр, өр хүүхэд тий өөрөө өөрийн амжилт карьерийн төлөө ингээд
улаараад завгүй зүтгэсэн байна тий. Тэгсэн чинь дараагийн залуу нас буюу нөгөө хүүхдүүд гараас гараад ээж аав өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөл зорилгын төлөө ингээд явах нэг тэр залуу нас эхэлчихэж байгаа гэж хэлээд байгаа тий. Тэгээд анагаах ухаанд болохоор эмэгтэй хүний биологийн хувьд тий мэдээж үр хүүхэд өсгөх төрүүлэх тэр үүргэн дуусаад өөрөө өөрийнхөө төлөө амьдрах алтан үе эхэлж гэнэ гэж яриад байгаа байхгүй. 40 наснаас 65 нас яг энийг дунд нас буюу тий хоёр дахь залуу нас буюу бидний ингээд утга учиртай үн цэнтэй амьдрах хоёр дахь алтан үе эхэлж байна тий. Тэр энэ хоёр дахь алтан үеийг хямраад хэцүү юм аа тий. Яг л ингээд хүүхдүүд маань өсвөр наснд ирчлээ, харилцааны асуудлууд ирлээ. Эсвэл хүүхдүүд маань тусдаа гараад ингээд дахиад амьдралын асуудлаараас нь ингээд би хөөцөлдөл ач зээгээ хараал гэхээс илүүтэй тий. Яг би өөртөө анхаарах эрүүл мэндэ яах юм, сэтгэл зүгээ яах юм, өөрийнхөө алсын зорилгыг яах юм гэдгийг бодох нас байгаад байна шүү дээ. Ийм гоё нас. Тэгэхээр энэ их чухал шүү тий. Тэгээд яг үгүй гэж хэлж сурах одоо бидний амьдралд бас юм олон талбар шаардлагатай байдаг л да. За энэ насандаа бас яг бусдын хүлээлтэд нийцэх гэж хичээгээс илүү өөрийн дотоод дуу хоолойгоо сонсоод өөртөө цаг гаргаад эрүүл одоо байдлаар тэр хувиа хичээх байдлыг бас яг ийм хэрэгжүүлж сурах нь айгүй чухал юм л та. Тэгээд энэ дээр бас яг жоох ийм бодлогошролтой л та. Одоо жишээлбэл би ингээд 4 хүүхэдтэй. Тэгээд 4 хүүхэдтэй хэрнээ болохоор хүүхэдтэй үжилдэг гэхээр би та нарын хүүхдүүдийг харахгүй шүү. Мэдээж ганц нэг удаа бол байж байгаа. Гэхдээ нэг яг нэг юм хардаг гэхээр ээж гэж битгий ойлгоорой тий. Харин энийг танаа эхнэр болоо танаа эхнэрийн ээж айгу сайн хийх баха. Би харин охиныхоо хүүхдийг бол яг харж бас ингэж өсгөлцөж өгч болно гэхээр хүүхдүүд маань айгу гайхаж хүлээж авч ирсэн нэг юм яриа бодлоо хүүхд чинь битээ. Ямар шудраг босын ингээд. Тэгээ зүгээр яг олон хүн л харна гэж зүтгэж яхаар тэрийг хамгийн сайн ингээ харж чадах ээжд нь тусалж чадах тэр нэг нь ингээ байгаасаа тий. Тэгээ би одоо ингээ жоохоо охиноо л ерөн жоохон бодож магадгүй шаа. Тэгэхээр хүүхэд төрөөлөх, хүүхэд өсгөх гэдэг тал дээр мэдээж эрэгтэй эмэгтэй адилхан үр хариуцлага хүлээх ч гэсэн яг эмэгтэй хүнд энэ дээр айгүй тусламж дэмжлэг хэрэгтэй юм шиг ингээ санагддаг. Тэгээд би ер нь охиныхыг бол ингээ харин шүү гэд ингээ ерөөхдөө ингээ бэлтгэлтэй. Тэгээ яг ингээ амьдралынхаа төгсгөл үеийг бодоод мэдээж би эмээ байх эрхээ нач зээгээ харах үе надад байна. Гэхдээ бүх өдрүүдийг би бас тэгж өнгөрүүлмээргүй штэ. Боддог зүйл маань юу гэхээр гой өөргөвчөө үрээд аялмаар идэх байхгүй нөхөртөөгөө тий. Тэгээ нэг газар л ингээд байгаад ах биш. Явж үзээгүү, харж үзээгүү газруудаар. Тэгээ ингээ яарсан чинь нөгөө аяллаахан бас ингээ зөвлөд юм билээ. Ер нь бол залуу байгаа дээрээ чадaltaй байгаа дээрээ явах хэрэгтэй тий. Тэгээ яг нөгөө ингээд хүний гарт орохгүй төхөөд ирэх дээрээ тий. Жишээлбэл одоо юу гэдэг нөгөө аян замын ядаргаа тайлч дарч ингээд хүлээж авч чадахгүй үедээ аялна гэдэг бас айгүй хэцүү гэд. За яг хөө тийм зүйл байгаа ч гэсэн илүүтэйгээр одоо зөндөөл ажиллаа, амьдралын төлөө тэмцлээ. Одоо гой санаа зовхгүй амьдрий да гэдэг үедээ бас ингээд гой аялмаар байгаа байхгүй. Хөө энд юм бэ, тийм бэ, тийм бэ гэд. Тэгээ зүгээр энэ дээр ямар санаа өгөх гээд байна вэ гэхээр зэрэг бусдын хүлээлтэд битээ нийцээсэ. Бусдын үзэл бодол битээ нийцээсэ, тий? Хөшөрч өгөх гэж хийж. Өөр гэртээ суугаад тэгнэ үсттэй гэдэг тэр даалгаврыг бити биелүүлээсэй тий. Харин зүгээр л хүн гэдгийг гоё ингээд эдэлж аваасай. Тэгэд нэг тийм сонирхолтой кино байдаг шүү дээ. Нөгөө хөхөх цагаа мэдсэн нэг хоёр найз лөө та үзчихсэн үү? Тэнгүүтээ амьдралдаа ерөөсө хэрэгжүүлээгүй, хийж үзээгүй зүйлсүүдийг хийя гэд чагсаалт гаргадаг байхгүй. Эмнэлгээс оргод тэгэл ста нэрэ банк занк дээрэмдэх яасан гэдэг. Ийм адреналин ялгаруулсан юмнууд ингээ хийгээд тэрэндээ амар сонирхолтой кино. За яг муу зүйлийг бол рекламдах гэсэнгүү. Гэхдээ та амьдралдаа тэгээ үлцэн амьдралдаа юу хийж чадаагүй тэр зүйлсүүдийг та хийх хэрэгтэй шүү тий. Бусдын нөгөө үзэл бодол нэг юм бусдын одоо юу юм хайрцагны сэтгэлгээнд битгий ороосой тий. Тэгээ бид нар чинь заримдаа ингээд ялангуяа цалингийн аяг сэтгэлгээтэй амьдраад байдаг юм шиг санагддаг. За би нэг тэдэн төгрөгийн цалин авдаг учраас би нэг 2 сая 500 мянга ч юм тий 3 сая төгрөгийн цалин авдаг учраас энийг яг ингээд хувийн хэрэгцээндээ зарцуулаад юу аяллаар явах. Юу ирээдүйд зөвлөгөө өгөх түвнэх, юу сургалт хийх, юу одоо энэ манай 52 настай саран ихч бол хоол зовч болсон биш тий. Тийм байна. Юу бусдад хоол зөвлөх, өөрөө л айтайх эрүүл мэндэ аваад явахаа бодъё ч гэдэм үү тий. Түрүүчийн туяа маань болохоор яасан байгаа лээ. Бас нэг өөрийгөө сольж өөрийнхөө гой сонирхолтой зүйлийг хийгээд бизнес эхлүүлсэн байхгүй. Тэгэхээр зүгээр л өөрийгөө гой сорилтоо тий өөрийгөө гой хийж үзэлтэй чи амьдрах нас шүү дээ. Тэгээ яг ингэж бодсон. Одоо ч гэсэн яг тэг санагдчихэв. Яг энэ насанд хийж үзсэн юмыг ингээд хийж үзэж байгаа юмыг ингээ харахтаа бүх талаар нь мэдэрч байгаа байхгүй. Тэгээ өчигдөр өглөө өгөх бид нар нэг юм
уулзалт хийж агаад тэгээд нөгөө тасалбар пилет сугалт пилет ярддаг гэж ярихгүй юу? Амар тийм сонир сантаад пилет ярина гэдэг чи яг юу гэсэн үг? Би нөгөө жүжиг бэлддэг л гэж ойлгохгүй. Тэгсэн 10 жилийн хүүхдүүд гэдэг байхгүй. Пилет ярддаг гэхээр та яг яадаг байсан гэсэн чи нөгөө одоо нөгөө хаврын пилетээ шалгалт 23 24 гэдэг штэ. Өөртөө бэлддэг байсан гэж байхгүй. Одоо тэр чинь нөгөө нэг үзэгчдээсээ ингээд үзэж байгаа штэ. 60 50-аад оныхын ярьж байгаа байхгүй. Юу вэ 70 80-аад оныхын ч тэгж хийдэг байсан штэ. Бидний үед бол багш бэлдэж өгдөг байсан. Тэгээд нөгөө ингээд юунуудаа 23 24 гээл нөгөө пилетүүдээ ингээд нэг бүрчлээ ингээ уншаад ингээ бэлддэг байсан ингээд тэгээд тэнгуүтэй ингээ төсөөлчихгүй бидний үе нэр яадаг вүлээ багш бэлддэг байсан байна гэх. Тэгээд ингээ санаж байгаа байхгүй. За хүчил төрөгч гэж юу вэ? Пилет 23 хүчил төрөгч гэж юу вэ гэх. Тэрийн тайлбарлалцсан ингээ өгүүлбэрүүд те. Одоо яг тэрийг би ингээ сурах юм бол биста маш сайн ингээ бүр чин сэтгэлээсээ сурах юм биш те гэж буцаах. Тэгээ миний хувьд таны хувьд басигч хоёрын хувьд бас нэг амьдрах насан дээр явж штэ. Тэгэхээр энэ насан дээр яг нөгөө таньж мэдчихэж байгаа. Амсаж мэдчихэж байгаа. Үнэрлэж мэдчихэж байгаа тэр зүйлсүүдийг бүр чин сэтгэлээсээ хийд юм байна. Тийм учраас илүү хийгээсэй. Энэ нь бүр ийм зүтгэлтэй тэгээ ийм одоо юу манлайлагч бүр ийм сонирхолтой тэгээл та уриалгах юм байгаасай гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэрийг ярих гал айгу бол юм. За хамгийн түрүүнд нөгөө хоёлаа ярьсан шүү дээ нөгөө хүнлэг инэрэнгүү асрах халамжлах гэд тэ. Ингээд ирээдүйн хойч үедээ нийгэмдээ тийм зүйл хийх гээд. Тэгээ цоомогийн хэлж байгаа яг л мэдрээд тэрийг хийд юм байна гэдэг. Тэр бол яалтчгүй ирээд байгаа байхгүй тэ. Тэгээд магадгүй ингээд 40 гараал ирэнгүүт түрүүнд бол мэдээж нөө бие махбодын хувьд бид нар одоо цэвэршилт маань ингээд үйл явц маань явж байгаа ясны сэрэгжилт тийм гэж ярих хэдий ч гэлээ тэр маань ингээд угасаал дааврын өөрчлөлт байхгүй тийм эрдгэл зүйл эрдэг ёстой насандаа л ирж байгаа л зүйл. Тэгэхээр тэрнээс айгаад эсвэл тэрнээс цухтаад эсвэл тэрнээс бултах гээд ямар ч боломж байхгүй тий. Тэгэл энэ насанд бидний нөгөө нэг эстроген гэдэг дааврын маань хэмжээ буурчж байгаа. Тэрнтэй холбоотой биднэрт янз бүрийн шинж тэмдгүүд илэрж байгаа. Бие махбодын хувьд сэтгэл зүйн хувьд тий. Тэнгүүд тэрэнд ингээд хямраад ингээд тэгээд энэ биш. Тэр мэдээллийг хүн мэдж байгаа учраас би ч нэрээ ийм хэмжээний насанд явна штэ. Энэ маань ингээ болтгол зүйл гिचх юм бол эрдгэл зүйл гिचх юм бол тэрэнд ингээ стресстэй хэцүүдэхгүй байгаа байхгүй тий. Харин зүгээр л миний бие шин шатанд, шин төвшөнд шин одоо үе рүү шилжиж байгаа юм байна гэдээ ингээ ойлгочхоор маш амар. Тэнгүүд тэр болгондоо ингээ стресстгээсээ илүүтэй тэгвэл би одоо яг одоо баясаа гэдэг хүнийхээ хувьд те ямар нэг ажил мэргэжил хийж байгаа хүнийхээ хувьд эсвэл ямар нэг зүйлийг нийгэмд хийж өгөхийг хүсэж байгаа хүнийхээ хувьд би хэн байгаад юу хийж өгөх вэ гэдгийг ингэж бодож эхэлдэг юм билээ шүү дээ. Яалтчгүй. Мэдээж эхлээд бол нөгөө 40 нас хүрлээ 4-ийн тоор орчлоо гэж хямардаг шүү дээ те. Тэгснэ 45 нас хүрлээ нөгөө хязгааргүй одоо өгтөглээ сонголтгүй иргэний өнөглөлттэй болчлоо гэл те. Эрэгтэй хүмүүс ч тэр эмэгтэй хүмүүс ч тэр энэ дээр ингээл хямардаг штэ те. Гэхдээ тэгээ эрхэл өстэй юмыг яах вэ? Тэрнээс зогтаагаад би 45 таа байлаа гэд би 40-тэй гэд амьдрахгүй нь үнэн бидтэй те. Тэгээд одоо ингээ бодоод үзэл та. За хэдүүлээ зүгээр амьдрах насыг ингээ 30 одоо хідээс эхлүүлэх үү? Амьдрах нас маань яг 40-өөс 65 нас байгаад байгаа юм. За 30 зарим хүмүүс 38 гэж. За 38-аас. За байли. За 40-өөс гэж үзье. 40-өөс хоёлаа нэг юм. За 60 гэж үзчихээ л та. Зүгээр маргаангүйгээр заа юу. Тэгээд 20 жил байна шүү дээ. Тэгэхэд 20 жилийн 40 хүртэл. Яа 45. Яа 50 гэл ингээл хямраал ингээд байвал энэ гоё амьдрах насныхаа гоё баяр жаргалтай өдрүүдэд хулгаад алдаад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр нэгэнтэй л хүн болгон 40-ыг наслана, хүн болгон 60-ыг наслана. Зүгээр л яадгийн гоё зоригтойгоор тий цоглог туулах хэрэгтэй шүү дээ. Ирдэг юм ирээлээ болдог юм болоо л тэгэл нөгөө их ажлаа хараад ёо ямар их ажил вэ гэж яхихаа орон нэг ч гэсэн юма барьж аваад ард нь гаргачвал тэр чинь өөрөө эрг сэтгэлгээ байгаа байхгүй юу. Тэгэхээр амьдрах насаа хэдүүлээ гоё ирч хүчтэйгээр гоё цоглог тий гоё залуу хүн шиг туулъя л да. Хөвшөрлөө гэж бодоод байгаа бол тэгвэл залуу хүн шиг гоё сэтгэлгээтэй бай л да тий. Яагаад бүсгүүчүүд уруулаа бодож болохгүй гэж. Яагаад 65 таа 5 см өсгөйттэй халдаж болохгүй гэж мэдээж тухгүй. Тэгвэл нөгөө залуу байдлаа алдахгүй гэдэг байгаа бол зүгээр л тэрэндээ гоё үнэнчл байл та. Тэгэл те баяр хөөртэй цоглог золбоотой нэг өдрөө хэдүүлээ алдахгүй л байл та. Тэгвэл тэгэл нэг өдөрчөнгөө өста нэрэ хөшөрчлөө 40 гарчлаа 60 хүрэхнэ гэж хямраал байвал энэ амьдрал чинь айгу хурдан өнгөрт явж санагдсан. Яг үнэ. Харин тэрний оронд гоё юм те
сайн байна уу? Хайрт 40 нас минь чи ямар гоё цоглог цолбоотой ирч хүчтэй юм бэ? Хоёлаа 25 таа байснаас илүү тэ гоё юм галзуу, дөргөө яг энэ 40 насаа үдий шүү гэд тэ. Энэ юм сэтгэхүү юм шиг санагдаад л байна л та. Тэгэхээр зэрэг манайхан битгий гутраа, битгий хам хямраа зүгээр штэ. Энд чи гоё явахгүй юу? Тэгээ 20 эдтэйдээ 30 эдтэйдээ за 40 эдтэйгээ харьцуулаад үзье л да тий хамтдаа. 20 эдтэй байхдаа магадгүй хин нэг нь таалагдах гэж маш их үздэг тий. За тэгэл 30 эдтэй байхдаа заавал нэг тийм үнэлэгдээл тий. Заавал нэг юм харьяал байгаа л хүлээн зөвшөөрөгдөхгүй л явж исэн үеуд ч биднэрт байгаа тий. Харин 40 гараад ирэнгүүт хин нэгний тэр үзэл бодол үнэлэмжинд битээ багтаачаа гэдэг түрүүн цаамаа хэлжсэн шиг. За яг энэ хүн намайг юу гэж бодох нь одоо сайнаар бодно уу, саараар бодно уу, намайг үнэлэх үү, үнэлэхгүй юу тий. Тэр нэг чухал биш болчт юм байлээ. Харин би өөрийгөө юу гэж бодож байгаа, надаас ямар нөөц боломж гарах юм. Баясаа чамаас ямар нөөц боломж гарах юм тий. За амьдралын хувьд, сэтгэл санааны хувьд, бусдын болохын хувьд гэдэг ч юм уу тий. Яг энэ мэрэгчлэрээ би бусдад юу хийх хүсэж байгаа вэ гэдгээрээ надад ямар нөөц боломж, надад ямар итвэхтэй гаргах зүйл байгаа юм бэ гэдгийг бол бодож ирдэм байлээ. Тэгэхээр тэр зүйлийг бодоосэй, эргцүүлээсэй, итгэвтэй амьдрал руу ороосэй. Нөгөө алтан буюу өөрөө өөрийнхөө төлөө амьдардаг хоёр дахь үе чинь эхэлсэн байгаад байгаа. Тэгээ Том оф Терийн нэг хамтдаа уншаад бас нэг ярилцчихсэн номон дээр бас энэ насыг айгу гоёор хэлсэн байсан шүү дээ. Итгэвтэй амьдрах, эргцүүлэх нас гэд тэ. Тэгээ энэ дээр яг 42-оос 62 нас гэсэн байсан. Эриксний онол дээр болохоор 40-оос 65 нас гэд нэг юм чүд жоохон насны ийм ялгаатай л харагддаг л да. Гэхдээ ер нь бол оролцоо л гэсэн үг шүү дээ. Тийм. Ер нь тэгээд яг энэ үед ч илүү бүтээмжтэй байдал болон зогсон байдал хоёр ингээд хавсрах боломжтой тий. Тэгэхээр зэрэг чаднаа л гээл бидний тэр нөөц боломж байгаа бол ямар ч асуудлыг даван туулж чадна. Тийм учраас битгий шантраараа ингэж одоо юу гэдгийг туулж байгаа, хямрал мэдэрч байгаа энэ хэцүү хүнд зүйл ганцхан танд ирж байгаа юм биш шүү. Хүн болгонд л ирж байгаа учраас та энэний ард гарч чадна. Хитрхи удаа битгий бодож одоо хямраарай, гуниглаарай гэж хэлмээр байна тий. За энэ насанд бол хойч үедээ юу үлдээх вэ? Нийгэмдээ ямар хувь нэмэр оруулах вэ гэдэгт илүү бас анхаардаг төрлийн хүмүүс бас байдаг тий. Хүүхдээ өсгөх, залуу үеийг чиглүүлэх, ажилдаа амжилт гаргах, сайн үс хийх зэргээр одоо бүтээмжтэй байхыг ирмэлцдэг. Хэрвээ үүнийг хийж чадахгүй зөвхөн өөрийгөө бодоод хөвчгөө болох юм бол амьдрал нь утгахгүй мэт одоо тэр санагдаж тэр одоо мэдрэмжүүд бас төрдгөө. За тэгээ зогсон байдалд ордог. Тэгэхээр зэрэг энэ насанд илүүтэйгээр одоо нөгөө халамж ба инрэл кэр гэдэг ааш тий. Тэгээ магадгүй зөвхөн өөрийгөө анзаарахаас илүү ажлынхаа хин нэгэнд бас санаа тавих, хин нэгийг урамшуулах. Эн чинь эргээд юу нөө энэ насны юмнаад тийчээл болоод байдаг л та. За тэгэл нөгөө өсвөр насны хүүхдээ сонсох. За тэгэл 1-2 удаа хэлээл 3-4 дээр нөгөөх маань миний санаанд огт нийцэхгүй те. Миний өрөөсөө тэгж өсөөгүй ч юм уу, бага наснда эцэг гэх маань ингэж харуулаагүй юмыг яриал ингэх юм бол хүү ичигээл тас завчиж орчих гэл. Энээс болоод ингээл зөрчилдөөнүүд үсгээд идэг шүү дээ. Тэгэхээр зэрэг гоё наснда одоо нөгөө тохирно гэдэгчлэн тий яг гоё тэнгэр шиг байдаг бас нас юм уу да зарим талаараа тий ялангуяа өсвөр насныхантай залуу үеийнхэнтэй бүх ямиг нь шүүмжлээд хүлээж авахаас илүү гоё дэмжиж өгөөд болно бүтдэг бүх хийгээд үз асуудалгүй штэ оролдоо л үз тэгээд чи харахгүй юу тэ тэргөө бүх нөөц боломж байгаа штэ гэдгийг хэлээд тий тэгээ зарим тохиолдолд зарим хүмүүс бүр айгүй юм хашир хандаад байдаг болохгүй танаа алт чинь би туулаад үзсэн юм тий. Өстө болдгоо юм бэлээ гээл тий. Тэгээд нөгөө манай охины сургууль нь юу хийхгүй байгаа шүү дээ төгсөлтийн баяр. Тэгээд тэгсэн чи за одоо төгсөлт хийхгүй ч гэсэн хідүүлээ ядаж уул руу богд уул руу гардыг билүү гээл хөрх ангийн цаг дээр л ингэж ярьж ийн л гинтэй. Тэгээд тэгсэн чи нөгөөдөл нь багшаа амралтанд явъя мавья гээл 9 ардгаар ингэ өгдөд байхгүй юу. Тэгээ ярьсан чи битээ ийм юм яриад та нарт хийжээж бэлгийн харилцаанд орох чаа гэж шууд хэлсэн багш тэрийг хэлж яхад би өртөлж очтой хүү яадаг үл тий та нар чи тийм ил цагаан болцсон юм уу гэсэн чи мэдгүй хүүгүүд л янз бүрийн юм ярьсны юмыг л багш бол үндэслэлгүй юм ярихгүй тэгээ сонсон болоод багш маань ингээд нуудаг хүн бишээ хэлж байгаа гэдэг тэр мөрний ингээд айгүй юм хурц санагдчихж байгаа байхгүй тэгэхээр зэрэг юу гэж бас ингэж дүгнмээр байгаа гэхээр зэрэг мэдээж одоо юу гэдэг энэ насанд нөгөө залуучуудыг бас айгүй гоё дэмждэг үеийн баймаар биш санагдчихж байгаа байхгүй үнэн тий тэгэл бидний үед бол нөгөө юу ягаал тий тэр үеийнхний бид нар нэг талдаа хүүхэд байхдаа залуу байхдаа бас
нэх өгшөө болгож хараал тий. Тэгэл юм сони юм ярьд ингээл тухайд бол яг л тэгдэг байсан. Бүр өнгөрсөн баларсан илэрсэн юм яриад нөгөөтгөрөө загин цандрах ингээл тий. Үгүй би бүр яасан гэж хичээгүй. За Би чинь тэгэхэд чинь бидний 30 дөнгөж 30 хэдээс юм бэ? За дуухан байсан шүү дээ 34 5 ч мэдхгүй ямар ч байсан. Тэр үед нэг пүрэс 30-тай байсан. Тэгээд нэг ажил амжуулч ингэ явж исэн чинь нэг хоёр жохоо хөвгтөл байх шигсэн жохоо шүү дээ. жахуу Хараа өргөө зогсож байгаа нөгөө авчи ийшээ угаасаа нэгдүгээр орол гэрлүүгээл явжсэн. Зам дагуу гэв. Аваал яасан ч тэгэд өглөөс юм аа нэг 7 8 цаг үед нөгөө хоёр чи ярьж байна. Шал хөгшин гэл яриад яалтч хүчих яваад байгаа байхгүй. Надад ч ямар хамаач явах гэж бодоод гэсэн чи шал хөгшинтэй хэдтэй ингээл нөгөөдх нас усч 30 гарan насны гэж авдیں۔ Тэгээд чи би бүр төвчдгөө. Надад тэр ямар ч хамаагүй нэ яриа гэж бодож байгаа. Өөртөө тэгж сануулсан хэрнэл яхаар хөгшин байдгийг дуурчдаг байхгүй. Гэсэн чи хичээ энэ юу н танд ямар хамаатай гэд тэнгуут нь амар бантаал гэсэн нэрээ надад ямар хамаатай гэстэй би ингээ ярианд нь орцох гэдэг байхгүй. Тэгээ тэр байдлаа харахтаа яг хөгшин юм байна. 30 гаруй насны хүн чинь хөгшин юм байна. Энэ хүмүүс яалтчгүй тэгж харах нь аргагүй. шал хөгшин гэж тэгээд ингээ ярианд оролцоод би ч гэсэн шал хөгшин юм байна. Нөгөө өөртөө бол тэгж хардаггүй байлаа шүү дээ. Юу 30 чинь залуу малуу. Одоо ч гэсэн тэгж бодож байна. Тэгдэг шсэн чи нөгөө 20 эдтэй 10 эдтэй хүмүүс чи хөгшин гэж хард юм. тэгж л хардаг байсан юм чи. Одоо бид нар ч гэсэн өөрсдийнхээ л алдааг ярьж шүү дээ. Хөгшин гэдэг үгэндээ тасъя да. Нөгөө илэрсэн баларсан юм ярьлаа гэж аав ээжтэй бараг л уурлах гаддаг байсан шүү дээ. Тэгээд мэдээж тэгээд энэ насыг одоо 40-оос дээш нас гээл тэгэнгүүт мэдээж цэлт залуу нас те эд сайхан дунд нас монголчууд бол идэр нас гэж ярьдаг штэ тий. Тэгээд яг хөө энэ талаас нь ингэж тайлбарлаж байгаа ч гэсэн хүний л нөгөө бие махбод юм чин тий. Нөгөө уулын уруу уруудж аваад зарим нь уулын орой дээр галцсан байгаа гэдэг шиг нөгөө нэг бие махбодын хувьд бол яг энэ насн дээр нөгөө бодисын солилцоо удаашарж идэг эмэгтэй хүмүүсийн хувьд магадгүй жин нэмжээдэг нөгөө харсны маань уян хатан чанар алдагдаад өрчлөөнүүд үсээд тий унжиж эхлээд ч юм уу те нэг юм залуу насныхаа гоо үзэсгэлэн бас алддаг л нас штэ. Бодитоор ингээ хүлээж авах юм бол тий. Тэгэл магадгүй зарим үед ингээл юм архаг өвчлөлүүд гарч ирж идэг тий. Зарим үед ингээд хүн өвдлөө инглээ тэглээ гэж яадаг. Тэгэхээр бид нар тэгвэл энэ насандаа гой шин зүйлийг шин үе дээр ирж байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа өөр өөрийгөө аягүй гой хайрлаж инхрийлмээр байгаа байхгүй тий. За одоо энэ насанд ирсэн би тий хүүхдүүд маань өсөөд өндөөцөө одоо би өөрөө өөртөө гэдэг нэг тэр юмыг бас ингэж тавьж сурмаар юм байлээ. Тэгэхгүй тэгэл нөө өөр хүүхэд тань жилмэн гэж явж идэл за би яах вэ гэл нөгөө эмэгтэй хүн чинь дэлгүүр орлоо гингөт өөртөө юм авах гэж гарангуудаа хүүхдтэй нөхөртөө хувц аваад ороод ирлээ гэж ярьдаг шиг тий. Яг одоо тэгвэл энэ насандаа ямар амин димиг ууж хэрглэж явах хэвээр нойроо яаж авч явах хэвээр тий. Хэрхэн яаж амарч явах хэвээр гэдэг ч гэсэн маш чухал санагддээ шүү дээ. Яг одоо туулж яваа хүнийхээ хувьд тий. Би бол одоо ингээл бодохоор залуу байхад бол нөхөртөөгөө нийлээл өөрийн 4-5 цаг хүртэл кино үздэг байлаа тий. Одоо бол тэгвэл шуудхан нас урахаас намайг бодлоо. За нэг цаг хөргөөл тэгэл их юм. Тэгэл тэрнээс өмнө ч гэсэн хүн өөрөө цаад ухамсараараа одоо байсаа чи унтаж амраа. Маргааш чиний бие махбод чи ингэ шүү те. Чи ийм байдалд орно шүү гэлтэнгүүт нөгөө 10 цагт орондоо ордог нэг тийм хөвшилд орчод байгаа байхгүй. Энэ маш чухал юм байл шүү дээ. Тэр одоо энийг ч гэсэн нуухгүй л ярина шүү дээ тий. Тийм шүү дээ тийм байхгүй. Тэгээд яг хөө одоо арсны өнгө гээл өвчлээ гээл ярьчлаа тий. Энд чи өөрөө бидний хэрэг жаргалтай амьдрсны мал бэлэг тэмдэгшүү дээ тий. Магадгүй одоо юу гэдэг суларсан одоо ингээд сарван унжиж байгаа гэдсийг харахтаа тий би хэр хүүхдээ эрүүл сарвал сайнэр төрүүлсэн тий өсгсөн тэрний мал одоо нотлохоо байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сул дорой зүйлсүүдийг араа битгий гутраарай. Гэтэ нэг л айгу гоё юм мэдрэмж төрөөд байна. Гоё штэ тий. Манайхан тэр гоё мэдрэмж авахгүй байгаа юм бах та. Ерөөс чат юу комент бичихгүй байх юм тий. Дараа бичээрээ ороод ирээрээ. Хүлээгээл байгаа шүү бит хоёр тий. Тэгээд яг хуу өнгөрсөн 7 хоногт нөхөртөөгөө ярьж ирсэн. Одоо ингээл юм харахаар л уурлаад, бухимдаал ингээл нэг жоох юм харсан ч стресстэй дэдэг төрлийн хүмүүс байдаг гэл те. Тэгээ энэ хүмүүс яагаад ийм болчтой ингээл мэдээж одоо стресс төглийн олон л ажлууд байгаад байна. Тэгвэл стресстэй ингээд амьдарч байгаа энэ амьдралаа айгүй гоё юм боломж те.
Энд ч одоо алтан аягнаас усуух гэж үзэж байгаа ш тий. Зүүнний үзүүр дээр нэг ширхэг будаад өгдөх гэж байна. Өнөөдөр амьдрахын төлөө ямар олон хүн тэмцэж байгаа лээ тий. Амьд гарахын төлөө ямар олон хүн ингэж хүсэж байгаа вэ? Эрүүл сарвал ингэ сайхан инээгээд явахыг ямар олон хүмүүс хүсэж байгаа лээ. Гэтэл энэ гой боломж эд дундаа вэжиж уурлаад, бухимдаад, цухалтаад, хайртай хүмүүсээ хараагаад тий. Тийм зүхэд энэ хүмүүс гоё ухаараасаа гэд ингэ ботж байсан байхгүй. Тэгэд ингээд энэ дундаа их л гоё ингээд хорон мөчийг алдахааргүй те яана 1 минут өнгөрчлөө штэ дахиад тэгвэл дараагийн минутыг илүү дурсамжтай гоё нандин өнгөрүүлье гэдэг нэг юм сэтгэл рүү те ингээд хүмүүс ингээд төрөөсөө очоосоо те тэгээ өөртөө байгаа төрсэн энэ хүнд хэцүү зүйлсүүдээ яана тэгчлээ өнгөрсөн хугацаанд тэдэн төгрөг зарцуулчлаа тийм хоолнд тэдэн төгрөг үрчлээ те одоо юу гэдгийг ингэж ирэхээс илүүтэйгээр гоё эндээ сэтгэл хангалуу те магадгүй илүү сайн газраар явж сайн сайхан үзээгүй ч гэсэн миний энэ үзэж тусна хамгийн гоё гэж ингэж боддог тэрийг гоё сэтгэл хангалуунаар хүлээж авдаг амьдралыг гоё нөгөө бүрнээ 2 гондоо гэдэг штэ амьдралаа би чамд хайртай гэж тий гоё ингэж дуурлаж хүлээж авах юм бол бидний энэ амьдрах нас чинь хэдийгээр бусдад зориулаад тий ингэж байгаа ч гэсэн эндээс бид нар ямар олон гоё тэр сайн сайхныг ууж болохоор байна те тэгж гоё хүлээж авс. Нэг гоё хайрламар санагдчихлаа. Харин тий хайрламар ахгүй юу. Тэгээд түрүүнд нөгөө нэг ингээд эн чинь бас ингээд хүлээж авахаас аргагүй ядардаг ингээд тэгдэг гэж ярьсантай холбоотой бас тархины маань үйл ажиллагаа ч гэсэн тий тархины маань юу ч гэсэн нөгөө бодисын солилцоноос шалтгаалаад бас ингээд хөгшрөлт явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд зарим хүмүүсийг харахаар далтаа наятаа мөртлөө ингээд залуучуудад хичээл номороод тий залуучуудад инээж хөрөөд эрүүл сарвал яваад идэг шүү дээ. Манай би сүүлд сурахад ингээд магистраар сурахад манай одоо яг сургуулийн манай тийм биднэрт хичээл заасан багш нар 3 одоо бүр 70 гараад тий 80 төгөж яваа багш нар байсан. Тэгээ биднэрт ингээ хичээл ороход бид нар чи өглөө ажлын 5 өдөр ингээд ажилдаа явчаад хажуугаар нь хичээл намаа хийгээд хагас өдөр өглөө 9 цагт нөгөө нүдэ хуулаад хичээлдээ сухтаал нэг нойрмог тий заримдаа нүүр амаач бодохгүй сексисээ арзаасан сууж ах чи цэмбигээ сууж ах. Тэгэл бүр аягаагаа ингээл цоглог хичээл заадаг тий. Ингээл бидний чи ингээл сэтгэл санаагаар сүп гэл ингээл өргөчдөг багш нар байна. Тэгэл харахтаа хүн өөрөө өөрийнхөө ингээд тархийг биш тий бие махбодыг эрүүл сарвал байлгаа гэвэл насны хамаагүй юм байна. Мэдээж харахад ингээд хөгшин харагдан тий. Гэхдээ тархин тэр залуу байгаагийн гол зүйл нь одоо юу гэдгийг тий үргэлж залуу үетэйгээ байгаад хамтдаа хөгжөөд өсөөд тэднэртэй ингээд чин зүйл өгж байгаа да тий. Ингээд ийм баяр хөөртэй байдсан байх гэж харсан байхгүй. Тэгэхээр нөгөө мэрэгжлийнхэн бас энэ дээр ч гэсэн зөвлөгөө өгдөг штэ тий. Одоо тархиныхаа тэр залуу байдлыг хадгалахын тулд өмнө нь хийж үзээгүй тэр олон зүйлийг үргэлж хийж байгаарэ гэ тий. Жишээлх юм бол залуу үедээ хичээл заах, өөрсдөө шинэ хэл сурах, тий гой зураг зурах, гой дасгал хөдөлгөөн хийх, одоо орчин цагийн янз бүрийн дижитал тоног төхөөрөмжүүдийг хэрэглэж сурах гэдэг ч юм уу тий. Нэг ийм олон зүйлийг хийх юм бол бидний тарих нөгөө залуу чанараа алдахгүй тий. Олон сонин ном зохиол унших тий гой зүйл үзэх харах гэд энэ зүйлийг хийж ах хэвээр тэр багш нарыг хараад бол би үнэхээр бахархаж байгаа байхгүй. Яаж энэ багш нар шиг би бас тий нэг 60 гарцсан ч гэсэн гэртээ нэг 90 өвдгөн нийлээд өвчин зовлонд баригдаад тий өөр хүүхдүүдтэй ачаа болохгүй тул би ч бас ингэж явмаар байна гэдэг нэг тэр мөрөөдлийг би ингэ зүрхэндээ 40 гарчаад хийж байгаа байхгүй. 20 жилийн дараахад өөрийгөө харахтаа тий энэ багш нар шиг баймаар байна гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр тэр зүйл рүүгээ чиглэхийн тулд би эрүүл байх хэрэгтэй тий их зүйл мэдэж өөрийгөө сурч хөгжүүлэх хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тийм шүү. Амьдрал бол үнэхээр гайхалтай, гайхамшигтай. Амьдрах өөрөө бүр тэр гайхалтай үйл явц шүү тий. Тэгээ тэр амьдралын сайн сайхан зүйлсүүдийг амталж, мэдэрч, өдөр хоногуудыг өнгөрүүлнэ гэдэг бол ямар сайхан хэрэг вэ? Тэгэхээр бүсгүүчүүд маань бас яг энэ баясаа цамаа хоёрынхоо зүрх сэтгэлийг бас яг мэдэрч хүлээж аваасай гэж бит хоёр нь өнөөдөр туйлын их хүсэж бас та нарынхаа төлөө залбирч байна. Тэгээд өнөөдрийн амьдрах нас гэрэлтмийнхаа дугаарыг энэ түргээд өндөрлүүлье. Магадгүй та амьдралаасаа сайн сайхан зүйлсийг олж харж чадахгүй, эсвэл одоо тэр сайн сайхан дээрээ төвлөрч чадахгүй, өөрөө өөрийнхөө нөөц боломжийг анзаарч харж чадахгүй байгаа бол бит хоёртойгоо холбогдоод бас тэр бүлгийн ярилцлаганд хамрагдаж бас болно шүү. Бит хоёрын зүгээс та нар руугаа танилуу бас яг тэр гараа сунгахад бэлэн байгаа шүү гэдгийг бас хэлмээрээ. За тэгээд өнөөдрийн хоёлаа амьдрах насыг те амьдрах үнэхээр сайхан шүү гэрэлтэж гэрэлтүүлье гэдэг урайгаа хэлээд нэвтрүүлгээ өндөрлөлье те. За тэгээ.
За гэрэлтэж гэрэлтүүлээ. гэрэлтүүлээ. Амьдрах нас гэдэг маанд ч ус 65 нас байх нь байна. Энэ бол таны амьдралын 2 дахь алтан үе буюу өөрөө өөрийгөө хөгжүүлэх те. Стожинхэн нөгөө хүүхдүүд чинь үрнээсээ далавчаад ивээд өөр өөрсдийн амьдрал хүсэл мөрөөдөл зориг хайрын төлөө явж байгаа бол та ч гэсэн өөрөө өөрийнхөө одоо магадгүй дахин хүсэл мөрөөдөл те зориг тэмүүллийг нээх тэр нас байгаад байгаа шүү. За тэгээ гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр баасан гараг амралтын өдрүүдэд ая тухтай өөрийгөө хайрлсан гэр бүлдээ цаг гаргасан тэр өдрүүдийг бас дурсамжтай өдрүүдийг өрнүүлээрэ гэж хүсье. За тэгээд баяртай. Түр баяртай. Түр баяртай. Бүсгүйчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэн эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан. Секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут хагас л